Йоо, гидро тамтролж байгаа цуврал видеонуудын дараагийн дугаар татамаар л тэгээд бид нар ер нь бол бид нар гэж одоо манин та нарын өмнөөс ер нь бол гидроктор байгаа кейсүүдийг хэр алдагтай хэр ашигтай аль кейс нь дээрий гэдгийг өмнөөс нь дурсаж байгаа. Бид нар тэгээд одоо премиум кейснүүдийг задлаа авч байгаа. Энэ удаа болгоод R гэдэг нэртэй $118 үнэтэй кейс байна. Энийг хэр ашигтай хэр алдагтай үзье. Keydrop нь Counter Strike дотор байдаг кейснүүдтэй адил кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байна. Өөрийн үйл скинийг апгрейдээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрвээ эсвэл бус дэрэлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire Swap таны скинүүд нэг л хууч санагч байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга болохгүй л Fire Swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхэн оролцох бай. Giveaway-д оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CDS-гээд одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway-д оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CDS хэсэг рүү орох юм бол манийх нь одоо байгаа active giveaway дарагдаж байна. Одоо манай одонгод ороогүй байгаа 2 giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries манай өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн. Яг одоогийн байдлаар бол нэг $59200-300 giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway-д бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүнд үрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ маань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway хийсэн. 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway-д чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. Тэгээд giveaway-д оролцох арга сурсан баг. Бичлэгэнд орцгаая. За окейс тэгээд дээр нь болгоод энэ Bayonet Gamma Doppler-ийн зурагтай байна. Bayonet Emerald юм байна бүр. За харахад бол юу амар үнэтэй юмнууд унах магадaltaй. Эний Joker модоор задлал амар давгүй таах. Гэтэ Joker мод амар үнэтэй байна ах гэж би бол бодож байна. Гэтэ эний Joker модоор задлж болохгүй юм байна. Энэргээсээ болохгүй юм бах та. Энэ премиум кейснүүд ч ер нь Joker модоор задлж болдгүй юм л та. Эхний хоёр нь Joker модтой, бус нь Joker мод үл. Уул нь Joker модтой байсан бол ингээд унах магадлал гоё кейс байсан байна. За зуг задлаа. Өмнөх бичлэгний тэгээд чүү айдсан жоох юм а зараад харахад 100 задлахад бидэрт $11,827 хэрэгтэй. Бид нар 43,000 эхэлж байгаа юм байна. 100 задлаа. Бум. 2 3 4 5 6 7 8 Оо, юус. Nice. За 50 задлсан. 50 задлахад бид нар $5,913 үрсэн. Окей, ер нь депозит бонусны хэмжээг л алдчихж байгаа юм байна. За дээдли дурах унаагүй. Ер нь энэ нуунчхад л ер нь гоё болчихно даа гэж бодоод байгаа юм. Дээдли хитэн гэхдээ амар бага шанстай байна. Тэгээ сая Onitaichi унгасан, Huntsman унгасан. Дээдлийн хоёрыг нэнээс ер нь мунгачтал амар гоё болчихлоо юм байна. За үлдсэн 50 задлаа. Байсангүй 1 2 3 4 come on 5 come on 6 7 8 9 ингээд 100 задлалчлаа. Тэгээд $11,827-ыг $8,400 болгосон гэд чи ер нь бид нар 30-40% алдагдлаа. 33 орчим хувийн алдагдлаа. Тэгээ сая унсан хамгийн давгүй юм нь бол онгот Bayonet Electronic унлаа. M80 Blue Steel литр байсангүй. 100-г задлахаар чи уул энэ унах магадлал нь 20% байсан л юм байна. Гонхтой. Ихийг задлж ажилланыг амар максимум хэлхэл юм байна л да. Угаасаа магадлалын үед баг тэгээ амар үнэтэй скинүүд хийсэн. Кейс нь угаасаа тийм л нэг амар ёндор бол нэг амар ёндор нь үгүй бол тэгээд
Их тохиолдолд бол баг зэрэг алдагдлаа аваад дуусах тийм кейсийг зохиосон байна. За одоо 10-аар кейс батл явсан. Waffle Lil 2 манай огт орсон. Айл Sally болон Cody 2 орж ирсэн юм байна. Тэгээ надад би нэг нэр амар сонин комеди уншсаа санджлаа. Keydrop-ийн ботнуудын tier list хийх үү? Тэ ботнуудын tier list хийх чинь амар санаа байгаа байхгүй. За байна ингээд одоо бодонготоос тэ хамгийн амар бот гэвэл бас тэ мэдгүй би тэр Bidinog-ийн нөмөр нөөлөнд байхдаа л би жаргалтай байсан санагддаг байхгүй. Bidinog байна нэгээр тэ. Хоёрт Cody-г оруулъя. Гуравт Tom. Тэгээд дөрөвт Sally. Тэгээ S3-ийн дөрөв бот гэвэл манийхын хувьд бол тийм байна. Гэтэ хүн болгоны ер нь бол харах өнцөг өөр юм шиг байлээ дээ. Тэгэл та нар өөрсдийн дуртай боттой болох л байл хөтэй. Мань бас өөрсдийн дуртай боттой. Тэгээ зөрөлддөг юм билээ хүмүүсийн дуртай ботнууд. Барилт байна уу? За яг 100 долларын зөрүүтэй. Come on. 100 долларын зөрүүтэй байгаа. 58 долларын зөрүүтэй болсон байна. Барилт. Come on. Байсангүй. Яа 18 доллараар хэмжүүлээд ялагчих үед айл бараг л 2x-лсэн. Арай 2x чадаагүй байна. 2x гэхэд 300 шахуу доллар 250 доллар дутсан. Айл нэг 80% ашиг хийсэн гэсэн үг. За манай Том орж ирсэн байна. Томын профайл зураг яатсан бүүмэд эвдэрсэн. Huntsman болон Huntsman унжаа биш. Авторник бас унжаа. За дээдлийн игнэнээс нэг юм уналт байна уу? Ёндоо байна уу? Байдаг да. Том. Миний хөшөө. I believe in you man. Манай Том ч юм унгаадаг да. Тэгээ бүр локийн шатсантай профайл зураг мөргөө устгацсан те. Оо, мэн өөр автотроник унгааж чинь. Окей. Автотроник гинэ. Тэгээ автотроник муу юм. Оны тайж арснаа л өөртөө хэрэглэж чаан чи. Дахиад оны тайж унаасан. Гэхдээ эн чи зөрүүлээд Huntsman доплер унгааж чинь. 1400 долларын зөрүү байна. Come on boys. Tom! Wake up! Tom сэрсэн гэхдээ хангалтгүй байх шиг байна. Хоёр ингийн кейс батлаа ялагчлаа. Гэхдээ Joker мод дээр ялъя гэсэн чи Joker мод байхгүй шүү дээ кейсэн дээр. Тэ Premium кейсэн дээр Joker мод байхгүй. Оол нь байсан бол гоё л. Наадахгүй high risk кейс рүү орж ирэхэд үл Joker мод нь сонирхолтой болох хаа. За ёндоогүй л байлаа. Ер нь бол тэгээ саяын кейс тэ та нар үнэхээр олныг задлж чадна гэвэл энэ кейс давгүй байх потенциалтай санагдаж байна. Олныг задлж чадахгүй бол тэгэл богино хугацаанд бол ийдүүлэх л баг. Угаасаа л үнтэй юм монох магадлал амар бага мөртлөө амар том макс винтэй болохоор. Тим кейс. За дараагийн бичлэгийг үзье.